Яг төсөл хөтөлбөрүүдийг улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн дагуу бол бас тодорхой төвшөнд шалгалт иргэд олон нийтийн мэдээлэл хангах үйл ажиллагаа хийж болно. Энэ ч гэсэн яваалах шиг байна. Тэгэхдээ ерөн зүгээр яг ажлын хэсгийг гаргаж явал тийм субъектив байдлаар хандах хүнээр ахлуулмаар байна. Одоо шуулгын хэллээ. Батулд гишүүн санаачилж болно. Тэгэхдээ энэ дээр бол өөрөө хит субъектив байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Арц намын Ганбаатар гишүүнээс ч байт юм уу. Арай бас нэг асуудал төвийг голчийг бариад явчих энэ үнээр нь ахлуулж яач гэж нэгдүгээр төсөлт байна. Хоёрдугаарт яг нийслэл сонгогдсон гишүүдээс яагаад байдгүй юм болоо Батулд гишүүнэ. Чи нийслэлийн иргэдийн хувьд энэ асуудал байгаа байхгүй. Тэгээ одоо ядаж бас санхүү төсвийн асуудал мэдлэгтэйг нь болгон туяа даргаыг оруулж ясаа гэж босч байна. За би бол болиё гэхэд хас суурийн gaavь гишүүнээс бусдууд нь чи ингээд нийслэл сонгогдсон гишүүд ерөөс байхгүй шүү дээ. Та тэгэхээр бас санаачилж байгаа хүний хувьд бас энэ дээр боломжтой бол сольж болох юм уу юу? Эсвэл манай бүлгийн дарга байж ин Бачиргал даргаас бас нэр өгөөд оруулж ирж болох юм уу юу? Ийм байдлаар бас нэг анхаарал хандуулаач гэдэг ийм бодол байна. Тэгээ яг зүгээр мэдээж энэ дээр нэг зүйл байгаа. Уг нь бол бид эдийн нэг аудитын сэдэв баталсан санагдаад байна. Өнгөрсөн жил аудитын сэдэв баталж байгаа чинь туулын урдны замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаан дээр аудит хийх асуудал орсон санагдаад байна. Энэ үйл ажиллагаа ерөн хаана яваад ямар хурд шаттай явж идэв. Эсвэл энэ зүйлээ сонсч болдгоо юм. Энэ ч бол улсын их хурлын хэн шалгалтын бас нэг томоохон хэлбэр л байгаа даа шүү дээ. Аудит хийлгэнэ гэдэг чинь. Тэгэхээр энэ зүйлүүдтэй уялдуулж болохгүй юу гэдэг ийм зүгээр гурван асуудал байна. Өөрөөр хэлэх юм бол Батулд дарга санаачилж болно. Гэтэ та бас өөрөө бас зүгээр боломжтой бол ойлголцоод Гонгорын Ганбаатар байт юм уу, Арц намаас өөр хэм байна. Энэ гишүүдээр нэг ахлуулчих болох юм уу юу? Энэ Монгол Ардын намаас орж байгаа гурваас ч гэдэм үү ядаж бас нийслэлээс Нарматар дарга сонгогдсон гишүүдээс бас хүмүүс оруулж өгөөч гэдэг л ийм байна. За нөгөө аудит хийлгэж байгаа асуудлаа уг нь сонсчвал баг энэ ч л бид нар энэ асуудлыг тодруулах гэдэг юм гараад ирэх юм шүү. Энэ чинь манай байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд байгаа шүү дээ. Аудитын сэдэв дээр батлагдсан. Ийм гурван юмыг тодруулъя. За аудит дээр зөвлөх тайлбар өгье. Хэддүгээр микрофон байна? Ганлам зөвлөхийн микрофоныг өгөөч. За та бүхний өнөөдрийн мэдлэг хүрээ Төсвийн байнгын хороо Гандлам сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За Төсвийн байнгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байнгын хорооны тогтоолоор аудитын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан байгаа. За тэр аудитын сэдвийн 9-т нь туулын хурдны зам мегатостын үр нөлөөтэй төлөвлөсөн байдал гэдэг аудит хийх аудитын сэдв батлагдсан. За энэ аудитын сэдв бол байнгын хорон дээр тогтоолоор батлагдсан хугацаагаараа бол аудит гүйцэтгэх хугацаа нь 2026 оны 1 сарын 5-наас 12 сарын 4-ний хугацаанд гүйцэтгэхээр ийм батлагдсан байгаа. Тийм учраас одоогоор бол аудит гүйцэтгэж аудитын тайлан Төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагуудад ирэх хугацаа бол хараахан болоог байгаа. Бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал чинь дараагийн асуудал. Одоо бол зөвхөн ажлын хэсэг байгуулах шаардлагатай юу гэдгээ эхлээ хэлцэж дуусаа санал хураана. Тэрний дараа бүрэлдэхүүн орж ирнэ. Тэн дээр дахиад санал хураана.